Богдхан ууланда цас ихээр орж өвлжилдэх хүнд ирч өвс хомсцноос буугын сүрэг болон зэрлэг амьтадаас суурьшлийн бүс рүү орж ирэх болсон байна. За Богдуулын тасны зузаан 30-аас 40 см хүрч уулын ам бүрээр зэрлэг амьтад орж ирэх нь нэмэгджээ. Иймээс Богдхан уулын дархан цаасд газрын хамгаалтын захиргаанаас амьтад өвс тавьж өгч байгааг манай сэтгүүлч Эрдэнэ цэцэг зураглаач Алтан Гэрэл нар сурвалжлаа. За үзэгчдээ НТV телевизийн сурвалжлах баг АСЕАН орчмоос мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр энэ жил өвлжилт хүндэрсэнтэй холбоотой АСЕАН орчимд нийт 120 орчим буух согоо 10 дугаар сарын 10-наас хойш орж ирсэн юм нөхцөл байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаанаас 7 хоног бүр эдгээр амьтдад өвс тижэл тавьж өгч байгаа. Мөн одоо амьтдын аюулгүй байдлыг хангаан ажиллаж байгаамаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаа 21 байгаль хамгаалагчтай. Тэд 3 хэсэг болон хуваагдаж зэрлэг амьтдад хавар намар хужиршуу өвөл өвс тавьж өгдөг. Харин байгаль хамгаалагч даваа далаа байгальтай ойр өссөн тул 2016 онд хөдөө аж ахуйн их сургуулийг байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжлэр сурч төгссөн. Үүнээс хойш Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажиллаж байна. За миний хувьд бол нэг 10-аад жил байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Тэгээд биднээс хэсгээрээ хамтраад 7 хоног тутам тий үе шаттайгаар ингээд биотехникийн арга хэмжээ аваад өвс хужир тавьдаг байгаа. Нэг удаа дээр нь хэр хэмжээний хужир шүү тавих уу? Амьтнаа бас үргээхгүй талаас яаж анхаарах уу? Мэдээж амьтнаа үргээхгүй тулд эдээсж байгаа газар нь яг ингээд ухтуулаад тавина. Одоо ер нь үдээс өмнө хаана байршиж байна. Тий. Үдээс хойш энэ вакцинанд ирнэ гэсэндээ гэд тодорхойлоод тэг ухтуулж тавьдаг. Ирэхэд ер нь дууссан бах уу? Тавьсан өвс энэ. Тавьсан өвс энэ дууссан байна. Чи олон тоогоор орж ирж байгаа учраас. Яг өвс тижээлийн хувьд бол бас жоохон хомсдолтой байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалтын захиргаанаас жил бүр 10 тонн хужир 500-аас 1000 бодол өвсийг зэрлэг амьтдад зориулан бэлтгэдэг. Гэвч энэ жил гантаа байсантай холбоотойгоор хадлан бэлтгэж чадаагүй учраас өвс хүрлцээгүй байгаа гэдгийг хэлж байлаа. Богдуулын хамгаалтын захиргаанаас жил болгон хавар, намар, хужир шуу тавих ажлыг зохион байгуулдаг. Цас ихтэй өвлжилт хүндэрсэн үед үс тижэл зэрлэг амьтад буг, гөрөөс, цагаан зэрэг амьтадтай тавьж өгдөг байгаа. Энэ биологийн хүрээлэнгийн биологийн мэргэжлийн байгууллагын биологчдын гаргаж өгсөн 17 цэг координат байдаг. Тэрний дагуу манай байгаль хамгаалагч нар намар, хужир шуу тавих ажлаа 17 цэг координат дээр, хавар, хужир шууга 17 цэг координат дээр тавьдаг. Богдууланд алхаж буй иргэд зэрлэг амьтдтай таарахтаа үргээж зочоохоос гадна зургаад аруулж хоол тижэл өгдөг. Энэ нь амьтад иргэд байгальдаа идэвшгүй хүнээс хамааралтай болох, цаашлаад иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох эрсдлийг дагуулж байдаг. Иймээс зэрлэг амьтдтай таарсан тохиолдолд хит ойртохгүй хоол тижэл өгөхгүй ахыг байгаль хамгаалагчид анхаарууллаа.